Сүүлд Австри Йорданы багч нь юу яасан шүү дээ. 12 цагаас тоглолт хийсэн шүү дээ. Тэгэхээр шөнийн 12-оос бараг өдрийн 12 хүртэл ингээд тасралтгүй 24 цаг нүдчихэж байгаа байхгүй. За 24 цаашаа юм дээ 12 цаг л нүдчихлээ л та. Тэгээд хажуугаар нь тэгээд ажиллаа хийх хэрэгтэйдэг. Тий. Эдний чи үзэхгүй бол бас болохгүй байгаа. За өчигдөр юунаас эхлэх үү? Узбекистан Колумбийн тоглолтоос эхлэх үү? За 3-1-ийн харьцаатаагаар Колумбийн шигшээ баг Узбекистаныг бол буулгаж авсан. За эхний голыг Даниэл Муньоз 40 дахь минут. За дараагийн голыг бол Луис Диас 65. Одоо зөвхөн Колумбийн талаас ярьж байгаа шүү. За тэгээ тоглолтын сүүлийг бол Жаминтан Кампас за эрдээр нэмэх ёс буюу одоо тоглолтын сүүлд орууллаа. Узбекистаны зүгээс одоо Абасбек Фажилаев гэх юм уу да. Одоо бас нэрийг буруу дутчих магадгүй. 60 дахь минутанд нэг оруулсан. Энийг тийм солонгос маркийн нөхөрөл шүү дээ. Тэгжээ. Яг нэг тийм солонгос залуу шүү дээ. Тийм Узбекистан ч солонгосчууд айгүй олуулаа. Тэгээд нэрийн л хараагүй байсан бол тэр бараг тэр нөгөө нэг хідэн кимүүдийнх нь нэг байхаа болоо гэж тийм ба. Би болоо бодсон. Бас тэгээ биений хэмжиж гэсэн ер нь бол нэг төстэй л тийм ээ. Тийм байлээ. Тийм байлээ. За их сонирхолтой ерөөхдөө тоглолт болохын үед болсон. Узбекистаны хувьд бол хэдийгээр хожигдсон ч гэсэн тоглолтын агуулгаараа бас их хөөрхөн шүү. Тийм муугүй тий. Надад бол ерөөхдөө нэг юм юу угаасаа одоо юу гэдэг нэгт дасгалжуулагчаар нь Канавара байхыг харахад сайхан байлаа. Тий. Дэлхийн аварт буцаад тавтан болыг тий. Цорын ганц Итали. Италийн шигшэн байхгүй гэсэн. Италийн аварга нь. Тий. Аварга нь дэлхийн аварга Итали одоо хамгаалтаас ганцаараа баландор авсан хүн чинь одоо Фабио Канавара шүү дээ. 2006 мөлөө. Тий, 6 оны дэлхийн аваргын дараа хийсэн санагдчихлаа. Канавара ч нөөрөө тийм нэг том биетэй ч юм уу юу тоглогч байгаагүй. Яг тийм биений биетэй өндөрч тийм ээ. Ерөнхийдөө нэг юм биедчмэд хинэ тэрэ гэж одоо жоох юу гэдэг доминант шинжихээс илүүтэй аюу тийм ухааны тоглогч байсан бол санагддаг. За хэрвээ сая нөгөө Virgil van Dijk нөгөө юунд Ballon d'Or нэр дэвшижсэн шүү дээ. За хэрвээ Van Dijk Ballon d'Or авсан бол Канаварагаас хойш баг бас цор ганц одоо 2 дахь хамгаалагч болно гэдэг зүйл яригдчихсэн. За яаж юм түүхэн хүн бол одоо Узбекистаныг бол дасгалжуулж илээ. Гоё дасгалжуулж байна. Тоглолтууд нь бол таалагдж байна. Яалтчгүй одоо Колумбийн шигшээгийн бүрэлдэхүүнийг аваад үзсэн Узбекистанаас илүү байна л та. Тий, яг нөгөө од тоглолт бол илүү тийм ээ. Ур чадвараараа ялчгүй тэгээд эхний гол буюу 2 дахь голыг бол бас гаргалаад 3 гол ч гэсэн ер нь бол үнэхээр супер гол байлаа шүү дээ. Тий. Тэгээд за Узбекистаны хувьд бол мэдээж түүхэн тоглолт. Тэгээд дэлхийн аваргад оролцсон хамгийн анхны тоглолтондоо тэгээд бас эхний гоолоо хийж нэхэр бас том амжилт байхгүй юу. Тий, юу л дээ багууд бол дэлхийн аваргад оролцоод гоолоо хийж чаддгүйгээр бас өндөрлөг түүхүүд байдаг тийм ээ. Тэгээд залуу тамирчин гол хийж нэхэр бас айгүй гоё тийм. Ирээдүйдээ тийм гоё харагдчихлаа. Ер нь юу 3-4-3-аар тоглож байгаа. За яг хуу Италиуд нэг юм 3-4-3-ыг нэг гаргаж ирээд идэв. Кантегийн дасгалжуулж ирсэн Итали дээр чинь ер нь Канте ч 3-4-3 шүү дээ. Тий. Тэр хүн Челси рүү очихоос өмнө Италийн шигшээгийн дасгалжуулагч байхдаа 3-4-3-аар Италиг нэлээд сайн жишээлбэл ингээд оролцуулж ирсэн. За тэгээд тэр зүйлээрээ шахаад үзэнгөт нөгөө нэг давуу тал нь 3-4-3 нөгөө хоёр жигүүр нь хэрвээ сайн хурдтай байх юм бол хамгаалт руугаа ч орчдөг, довтлогоо руугаа ч орчдөг. Тэгээд нөгөө 5-4-2 руугаа хуваагддаг ч юм уу те 5-2-3 руугаа ордог ч юм уу. За эсвэл бүр ингээд довтлогоо руу ороод ирэнгүүт урд талдаа 5 тоглогчтой байх хэмжээний нөгөө жигүүртэй боломж олгодог гэх мэт энэ талаараа жигүүрийн тоглогч нар бол сайн байх хэрэгтэй байдаг. Гэхдээ одоо юу гэдэг Шамруудов ч юм уу Хусановаас өөр том нэрс ерөөхдөө байхгүй байгаа болохоор зүгээр Узбекистаны хөл бөмбөг сайжирж байгаа ч гэсэн Колумбийн бас шигшээ баг Колумбийн хөл бөмбөгийн хэмжээнд бас очоогүй гэдэг утгаараа бол ялчгүй Колумб очих нь бол ойлгомжтой байсан л та. Ялчгүй Колумб дээр бол хөл бөмбөг бол баг үндэсний хэмжээнд очих одоо төлөв байгаа спортод бол тийм ээ. Узбекистан бол нөгөө бас л байралтаа одоо тийм хүчний ер нь бол спортыг илүү голчлоо одоо бас явуулдаг. Гэхдээ бас ингээд сүүлийн бас хэдэн жилүүд л улсын хэмжээнд бас хөл бөмбөг дэмжиж байгаа нь
харагдаад бас гоё байлаа тийм ээ. Тийм хэдхэн л улсууд ерөөхдөө яг юм улсын одоо юу гэдэг засгийн газрын тогтоолоор ч гэдэг юм уу тэр нь ингээд амжилттай яваад хэрэгжиж байгаа улс орнуудыг харангууд энэ дээр ч нөө Морокко жишээлбэл орж ирж байгаа. За бүр нөгөө 100 жилийн төлөвлөгөөтэй аваад үзэх юм бол Япон бас байж болж байна. Солонгос байна. За тэгээд Узбекистан араас нь ингээд орж ирж байна те. Ислам Каримовын дараа ерөөхдөө хөл бөмбөг гэдэг зүйл одоо шинэ ерөнхийлөгч одоо шинэ гэж хэлэх нь цааш юм дээ нөө Мирзиёвыг энэ үеэс ахуулаад Узбекистан бол хөл бөмбөг бол яг юм бодлогын дагуу хөгжүүлж байгаа. Тэрнийхээ үр дүн ч гэсэн дэлхийн аврагт инхүү оролцож байна. За тэгээ Узбекийн фанатууд төртөд стадионы дүүргээд надад бол гоё байлаа шүү дээ. Тэр чи одоо Чубетика гэдэг юм уу юу гэж нэрлэлтэй нөгөө Чубетика шүү дээ. Гэхдээ бас нэг юм дэлхийн авраг зориулан бас нэг томруулсан хөвлөр болгоод бас хүний анхаарлыг татах. Магадгүй толгоон дээр жижиг нэг юм тавх шиг юм байх юм бол хин ч анзаардахгүй ч юм уу те. Ингээд томоор хийсэн чинь ер нь Мексикийн самбараараа төстэй юм шиг тийм ээ. Бас нэг юм содон анхаарлыг татах боломжтой нэг юм хийсэн. Тэгээд надад энэ хөгжил дэмжтэй бас нэг таалагдсан юм нь юу гэхээр зөвхөн Узбекистан гэсэн орныг биш. Ер нь бол ийм дунд Аз тий Төв Азид байгаа. Узбекистан, Кыргызстан, Тажикстан гэсэн за Казахстан гэсэн талбаануудыг ингээд бас өргөн гаргаж харуулж ер нь бол бид нэр ер нь бол бид нар бүгд ингээд нэг юм ахан дус шүү гэсэн тийм бас тийм одоо мессежтэй байсан. Тэр нь бол маш гоё таалагдсан. Бас л спортод нөгөө юу байхгүй гэх те улс төрөгж байхгүй спортод ийм ахан дуусын харилцаа ер нь бол хүндэл хамгийн чухал юм аа гэсэн. Аюу гоё байла тэрийг харахад. Хэрвээ яг тэр улс төрийн тэрийг ярих юм бол нөгөө оош мооштой холбоотойгоор бол Кыргызстантай асуудалтай шүү дээ. Гэхдээ тэр зүйл нь ингээд яг хөө тэр зүгээр нэг улс орны хилтэй холбоотой асуудал баг. Гэхдээ энэ төр хөлбөмбөгдөр үнэхээр тэр юу биш шүү гэдгийг бол харуулж ин лээ. За тэгээ 3-1-ийн харьцаатаагаар яалтчгүй нэг яах гэж тоглох гэж бас үзэхгүй байна. Одоо нэг юм тики така шиг ч юм уу да тий. Одоо нэг юм пассан дээр суурилсан гэхээс хэлээ тэр холын пассууд нь яасан гоё явд юм бэ Узбекистаны. Тий. Сүүлийн яг 10 15 минут бол тийм ээ. Ер нь бол бас нийлээ хичээсэн яг тоглолтын агуулга жоохон сольж ингэ тоглосон чинь илүү давуу талаа ашиглаад байлаа. Яг бол Шомородо бол ерөөсөө ирж байгаа бөмбөгийг бол бараг алдахгүй байлаа шүү дээ. Яаж хийж байгаа л хурж илээ, тогтоож илээ. Гэтэ хурдаараа бол яалч хэд ийлэхгүй л. Тий, хурдаараа яалчгүй нэг нийт багийн бүрд нь бол хамаагүй хурдан л байлаа. Тэгээд хамгийн сүүлийн 3 гол ордог тэр тэр мөч нь бол надад бас гой таалагдсан. За орчин үеийн хөлбөмбөгч тамирчид бол одоо яг нөгөө баруун шугамд гүйжсэн шүү дээ тий. Тэгээд тэгж унчаа дээрээ даруулахад бол баг хожиж байхад ер нь бол жоохон тийм симуляц гэх юм уу тийм ээ жүжиглэлт хийгээд өвдлөө бэртэл авлаа орлоо гэж цагаа татах ч юм уу ер нь бол шууд тоглолтоо зогсоох тийм одоо ер нь бол ихэвчлэн байдаг шүү дээ тий. Цаг авдаг гэсэн чинь энэ залуу тамирчин бол би өөрөө харуулах хэрэгтэй үгүй. Би чинь хөлбөмбөгийн төлөө одоо багийн төлөө гэж ер нь бол тэмцэж жагаад ер нь бол алдаа байсан шүү дээ. Алдаагаас гарч ирээд ингэж голын маш гайхалтай дамжуулалт өгсөн. Тэр нь бол бас хөлбөмбөгчд одоо экспертүүд юм уу хөгжөөд дэмжсэн ингээд сонирхч бүгдөө тэрийг маш том бас онцолж илээ. Нэг алдаатай Узбекистаны үед нэг алдаатай юм юу харагдсан бэ гэхээр нөгөө одоо вид гэдэг нь гэж нэг одоо байд юм да. Тоглогч хоорондын зай маш хол зайтай байсан. Шугамаа барих хэрэгтэй байхгүй. Ер нь бол за арын одоо хамгаалалтын шугам, хагас хамгаалалт тэгээд давталгааны шугам 3 ингээд шугам гуруулаад зэрэг барих. Тэгэхээр хамгаалтын шугам хойшчвал хагас хамгаалалт нь адилхан зэрэг хойшлох хэрэгтэй. Тэгээд хооронд зайгаа барих хэрэгтэй. Энэ чинь хамгаалалт одоо нөгөө яг давталгаа болж исэн тэгээд хажуунаас 2 дахь голыг ярьж байна тийм. Бөмбөг гаргадаг. Тий, давталгаа яг явж исэн тэгээд хажуунаас Узбекистан бөмбөг гаргахтаа яг нөгөө давталгааны шугам хагас хамгаалалтын шугам ингээд урагшаа байсан. Тэгээд хамгаалалтаа ингээд анхаарад тэгээд яг хамгаалалт хагас хамгаалтын хоорондын зай нь маш хол болсон болоод тэгээд тэрэн дээр нь ер нь Колумбол ажиллаж байгаа. Тэгээд баг 3 хэсэг дөрүүлээ гарсан л тийм. Харин нэг тиймэрхүү хүний давуу талтаа тэгээд бүгдээр ингээд хаал руу харцсан байсан юм болохоор ер нь бол гол хийхэд бол бас нэг тийм бас асуудал биш байсан. Тийм. За ингээд 3-1 хацтай Узбекистан Колумбиг яриад дуусчлаа. Одоо энэ өнгөрөгч одоо шүн ямар олон голтой тоглолтууд болсон юм бэ гэж бодоо сууж. Энэ жилийн дэлхийн аварга
бүгдээрээ ер нь гол ихтэй. Ер нь тэр тийгээр тэнцсэн тоглолт Испаниас өөр надад санагдахгүй байх юм. Тэгээ одоо би ингээд ер нь таарчлаа л да. Тэгээд байхгүй л юм л да. Испани Капо Верде тэг бусд нь за тэнцсэн ч гэсэн гоолтой эсвэл хожих нь угаасаа ойлгомжтой. Ингээд явчих штеп. Тэгээд ер нь айгүй тийм гол сайтай юу болж ин дэлхийн аварга болж ин гэж ерөөхдөө харлаа. Эхний дөрвөн шатнд одоо жишээлбэл наацх нь өчигдрийн Англи Хорватын тоглолт нийтдээ 6 гол орсон байна гэдэг чинь маш том үзүүлэлт байхгүй. Тий. Эсвэл одоо юу гэдэг Норвег Иракийн тоглолт 4-1 харьцаад дууссан. Нэг тоглолтод 5 гол орсон байна. За тэнцсэн тоглолтуудыг ч аваад үзсэн минимум 2-2-оор тэнцсэн тоглолтууд олон байна гэхэр чинь нэг тоглолтод 4 гол орж байна гэдэг чинь. Бас нөө үзүүштэй дэлхийн аварга болж ил байна л да. Энэ нөгөө магадгүй хэрэгжиж байгаа энэ шин дүрмүүд нь бас нөлөө байгаа гэж харагдаж байна. Яг гэвэл хуучин чинь нэг баг нь төрүүлж ивэл хожиж ивэл цагаа барьдаг нөгөө татах нөгөө асуудал ч байсан шүү дээ. Сая бол сэлгээ хийхдээ бол маш хурдан бүгдээрээ хурдан сэлгээ хийж байна. За бөмбөгөө гаргахтаа хурдан гаргаж байна. Хаалагч бөмбөгөө тоглолтод оруулахад бас маш хурдан оруулж ин тэгэхээр ийм завсар зай байхгүй болохоор байнгын ийм дарамттай шахалттай. Яг нөгөө энэ сая Узбекистаны 2 дахь гол алддаг нь хажуунаас шидэхдээ ер нь цаг бариад ч юм уу жоохон харж байгаад шидэх боломжтой. Цагиндаа баригдаад тэгээд бүр болохгүй болоод тэгээд ер нь шидсэн гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр давнууд нь байна. За тэгээд нөгөө орох боломжтой голуудыг хаяа тооцдоггүй шүү дээ. Тэгээд нөгөө Швейцар те Швейцар тоглож байлаа. Яг юу та ямар багтаа яг бас нөгөө шинэ бөмбөг нөгөө мэдрэгчтэй таачаараа бас яадаг те. Шведтэй. Шведийн гол. Швед Тунисийн нөгөө 4-1 баг. Тий, яг тэнцэж бас тэр гол ингээд тоосч нэг гэж аахгүй. 5-1 мартцсан. Тэгээд голоор нь нөгөө энэ нөгөө усны нэг завсарлага гэж нэг юм байна тийм ээ. Энэ усны завсарлага гэдэг зүйл дээр өдрийн цагаар хэрвээ тоглож байгаа бол окей. Тий. Халуун яг нартай өдрийн цагаар тоглож байгаа бол өстой асуудал усны цагаа байх боломжтой. Одоо жишээлбэл өглөөний 9-ийн одоо Монголын цагаар өглөөний 9-ийн ч юм уу 10-ын ч юм уу 12-ын тоглолт бол тэнд айлвшаа орой болцсон байгаа. Нар бууцсан. Тим амир ус уух шаардлагатай халуун момент мөн үү биш үү гэдгийг нь аваад үзэнгүүт одоо Премьер Лигийн хүрээнд бид нэр аваад үзэхээр эрт болж байгаа тоглолтууд нь байдаг. Эрт болж байгаа тоглолтууд дээр усны завсарлагаа гэдэг тэр чинь бас нөгөө цагаагараасаа болоо тавиад байгаа ч. Тэгээ усны завсарлага нь ер нь бол 1 минут дотор л байдаг шүү. Энэ ч бол яг 3 минут гэхээр бас нэг тийм тоглолтыг нэг юм 4 болоо явуулчих юм шиг тийм ээ. Тэгэхээр дундаас нэг юм unofficial pause л болчиход байгаа байхгүй. Тийм яг нэг тайм аут болчиход байгаа байхгүй. Тэгээд яг энэ тайм аутыг ер нь бол багууд ашиглаж чадж байна ашиглаж чадахгүй ч бас тийм баг тийм ээ. Ихэвчлэн яг тайм аутын дараа голод орж ийн. Эсвэл яг тайм аут болохоос өмнө голод орж ийн. Яг ингэж хоёр тим юм нэг юм сонир саксны систем шиг. Тий, жоохон саксны систем шиг харагдаад байлаа. Хуучин чинь багууд ингэж бэлтгэлээ хийхдээ 45 минут тасралтгүй ингэ гүүх чадвартай 45 минутанда ингэ тааруулсан тактик стратеги гэж нөгөө юм байгаа шүү дээ. Энэ жил дэлхийн аварга дээр ингэ нэг 20-20-оор ингээд хуваачаараа ер нь бол нэг илүү их хурдтай ингээд тийм барьж чадах боломжтой. Тэгээ 3 минут ингээд ямар ч үг ингээд амарж ийн гэхээр бас том давуу талууд болоод байна л та. Зарим нөгөө нэг тийм юм том багуудад бол одоо энэ дэр тэгэл ялчгүй дасгалжуулагч нь угаасаа хажуунаас орж ирнэ. Дасгалжуулагч нь одоо хаана юун дээр алдаад байна. Эсвэл одоо энэ тоглолт ингэж өөрчлөгдөж байна. Ингээс аль ер нь ингээд дасгалжуулагч нарын шатар нүүж байгаа л нүүдлийг одоо энэ бас илүү давуу юу боломж өгж байгаа байхгүй. За Чехийн шигшээ Өмнөд Африкт тэнцсэн байгаа. За энэ тоглолтыг ерөөхдөө яри. Яасан явдггүй шигшээ вэ энэ Чехийн шигшээч. Уул нь эхний одоо үед бол нилээн хүчтэй маш гоё ингээд явж байлаа. Тоглоомнууд нь бас ойлгомжтой. За би бол ингээд харчаад за Чех бол ер нь хожих магадaltaй юм байна. Ер нь бол ингээд хэсгээс асуудалгүй гарч ирнэ гэсэн чинь Өмнөд Африк ер нь бол баг сайн тэнцэж тэгээ сүүлдээ бүр давангаалаад ер нь бол бөмбөгөө эзэмшээл тий бөмбөгийн эзэмшил сайтай аюултай тоглоом бүр 40 байна 40-30 та юм харьцуултаа энэ бүр хамгийн амар нь цохилтынхоо тоогоор эхний үед дээр нэг байгаагүй ч гэсэн араас нь өстой цохилтын тоонч нэмэгдээд оновчтой цохилтонч нэмэгдээд бөмбөг эзэмшилтэнч нэмэгдээд нийт үеийн бөмбөг эзэмшилтийг аваад үзсэнгүү 61% бөмбөг эзэмшилтэд Өмнөд Африк орж ирж байгаа байхгүй. Гэтэл Өмнөд Африк Чех хоёрыг хэрвээ ингээд харьцуулаад үзэх юм бол яаж үсэн Чех нь уул нь илүү харагдаад байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ А хэсгийн одоо фаворит баг гэж юусоо байхгүй.
Мексик өмнөд Солонгосын тоглолт одоо явж байна. Чех өмнөд Африк яг дэлхийн аварга ихтгэхээс өмнө ерөнхийдөө ярьжсэн. Дөрвөлөө ерөнхийдөө бол ойролцоо харагдаж байна. Эндээс фаворит гэж байхгүй шүү. Гэтэл энэ дээр би ерөнхийдөө Мексикт өмнөд Солонгос Чех 3-ыг харж ирсэн. Өмнөд Африкийг бол нэг тэг сайн явж гэж бодоагүй. Гэтэл одоо Чехтэйгээ тэнцээд 1-1 оноотой болоод өөрчлөлөө. Одоо энэ нь бол яг UAR-д бол тий одоо өмнөд Африкт бол маш их боломж өгч байгаа байхгүй. Тий. 3-аар гарч ирэх боломжийг гаргаад ирчихлээ л да нэг талаараа. Гэхдээ Мексикт хожигдсон байгаа. Тий. Чехтэй шиг одоо тэнцсэн өмнөд Солонгост бол тэгэл нухуулаад тэгэл дуусан л да. Гэхдээ нөгөө бас нөгөө 3-т орж ирсэн багууд чи хоорондоо нөгөө оноогоор өрсөлдөж явчихна шүү дээ. Тий. Тэгэхээр гол оруулсан бөмбөг тоолно тийм ээ. Тий. Илүү үзэлтүүдийг харуулна л да. Ер нь энэ нөгөө тооцооллыг аваад үзсэнгүү Чехийн шигшээ 3-аар гарч ирэх магадлал нь 50% гэхээр чи өстой нэр 50-50 гэж бид нэр хэлж шүү дээ. Орчруулал нь орохгүй жиж болно гэдэг зүйлийг ингээд аваад үзэж байгаа юм. Ер нь бол одоо энэ Мексик Солонгос хоёрын тоглолтоос шалтгаална л да. Тийм ээ. Хин одоо хожноос тэгээд 3 дахь тоглолтоо ер нь л өгчдөө шүү дээ. Тэгин. Тий, тэрнээс шалтгаална л да. Одоо яг тоглолт бол явж байгаа. Тий, тэгэхээр одоо хэрэг Солонгос хочих юм бол Чех UAR-д бол маш их Африкт бол аюул тийм давуу тал болно. Яг бол тоглолтоо хаях магадaltaа. Тэр нь бол ингээд хоёр том баг нь хожчихлоо. Тэгээд нөгөө хэд нэг хожоод дээшээ хөрөхгүй. Нэг цөөхөн нэг бөмбөгөөр нэг хожигдсон ч болно гэсэн нэг тийм голцоо тоглолчдоор амраах боломж байгаа тийм. Тэгээд бас нэг сонирхолтой нэг эмэгтэй шүүгчтэй тоглолт тэглээ. Би бүр хараад иглээ гайхлаа. Тэгээс үл за бас яг нөгөө эрхчлөө, гендерийн тэнцвэр одоо дэлхийд бас тренд болж байгаа юм. Юу хамгийн ихний лиг чи эмэгтэй шүүгчтэй лиг чи баг Бундеслиг үлдээ. Миний сайн байгаа. Бундеслигт бол эмэгтэй шүүгч нар бол харагддаг байсан. За тэгээ нэг харьцаатай тэнцсэн сүүлийн гар орж ирсэн. За эхний 6 дахь минутанд бол Михаил Садилик нөө. Одоо би энэ тоглогчийг бас сайн мэдэхгүй л л. Гэхдээ тэр гол бол их гоё орсон. Тийм, голыг өстой гоё орсон. Яг тийм гоё багийн ажил. Гэхдээ нэг юм азных юм шиг мөртлөө багийн ажил болж орж ирж байсан. За сүүлд нь харин шал хэрэггүй гар орж ирснээр пенальти өгөөд за тэгээд тэр орохгүй бол тэгэл уул нь Чех нэг тэгээр дууссан байсан газар л та. Тий. Тэрэн дээр яг нөгөө өсрэлтэн дээр бол тэр ихтэй бас гар өгөж болохоор байсан уу юу гэдгийг би бас сайн мэдэхгүй. Ягаад гэхээр өсрөгч байгаа үед бол гар заавал биеийн корпусоо дагах албагүй байхгүй. Тэр яг тэр холын дамжуулалтан дээр яг тэр өсрэлтэн дээр л гар хүрчлээ гэж би хараад байсан. За гэхдээ би сайн мэдэхгүй. Тэгээ шүүгч нар нь тэр ваараа хараад давхарж одоо шалгаад тэгээд пенальти өгсөн биз. За тэгээ нэгний харьцаатайгаар ингээд Чех хин шигшээ өмнөд Африкийн шигшээ тэнцснээр хоёулаа 1-1 оноотойгоор 3-4-р байранд инхүү ингээд хэсэгтээ бол орж ирж байна. За Швейцар Боснигийн тоглолтыг ярив. Би Босниг дэлхийн аварга эхлэхээс өмнө ер нь эвгүй байгаа шүү гэж зөндөө ярьсан. Канадтай тэнцсэн баг. Надад бол энэ дээр баг Босни Швейцараа аваад туучих байхаа гэж бодож байсан. Ягаад гэхээр Канада Катарчин Швейцартай тэнцсэн шүү дээ. Тэгсэн тий. Тоглолтын үед. Тэнгүү Швейцар хэдийгээр бүрэлдэхүүн гарааны бүрэлдэхүүн болсон, сэлгээний бүрэлдэхүүн зузаан байгаа ч гэсэн Катартай тэнцэж байгаа гэхээр Босни баг аваад туучих юм байна гэж харж ийсэн чинь 2 дугаар үеэс 3 сэлгээ орж ирсний дараа Швейцарын шигшээний тоглолт бол шал өөр болсон. Яг нөгөө одоо хоёул ярьжсэн 2 дугаар үеийн 2 дугаар үеийн болж байгаа. Усны завсалгааны дараа яг нэг удалгүй 74 минутын дээр гол хийж нэхэр чинь. Тэгээд сэлгээнүүд орсон тийм ээ. Сэлгээ 72 дээр орж ирээд 3 сэлгээ орж ирсэн. Гурлаа ерөөхдөө довтлооны чиглэл юм байсан. За энэ дасгалжуулагч нь одоо тэрнгээс Спартакийн хуучин дасгалжуулагч байлээ. Якин байгаа тийм ээ. За Боснигийн үед бол нэг улаан хуудас авсан нь ерөөхдөө бол алдаа болсноо гэвэл болсон. Тэр тоглолтыг бас нэг өөрчлөхийн үед бол өөрчилсөн. Яагаад гэхээр 80 дахь минутанд нь алдаа авчиж байгаа байхгүй. Тэнгүүд Рубен Варгасын 84 дахь минутын гол гэхээр хамгаалтын шугамын нэг хүн л байхгүй болчиход тэгэл тоглолт өөр тийш иргэнэ. Үүнээс гадна Боснигийн одоо юу гэдэг бид нар юуг нь харах юм бол тактикийн одоо тэр нөгөө гарааг нь харах юм бол 3 тайл тоглоод идэг санагдаж байна. Одоо 3 хамгаалагчтай. Эн чинь бас нөгөө Мухерович гэдэг тэр хамгаалагч нь бүр төвийн хамгаалагч шүү дээ.
Тэгтэл Эмболо нэг тал руугаа гарцсан. За өмнөх тоглолтын дээр Эмболо бол Швейцарын шигшээд байсан. Эмболо бол өөрөө жоохон амиа тоглолттой байсан бол энэ тоглолтын дээр одоо Манзабид гаргаж өгч за тэгээд Рубен Варгаст гаргаж өгч байгаа. Тэр пассуудыг хэрвээ аваад үзэх юм бол яг нэг Анри нэг гоё мэлцсэн байсан шүү дээ. Португал дээр Роналдо гол оруулах бишээ. Чи гол оруулах гэхээсээ илүүтэйгээр Португалд гол оруулах хэрэгтэй байд юм а дэлхийн аварга. Яг тэр шиг Эмбологийн хувьд бол Швейцар дээр үнэхээр амиа байсан өмнөх тоглолтын дээр. Саяны тоглолтын дээр бол арай өөр болж орж ирж ин лээ. За жоохон Манзамби гэдэг нэг тоглогч харин өстой хүүрийн тарах шивдээ. Би харин тоглолтыг сайн ер нь бол сайн үзэж чадаагүй. Уул нь үзгэж бас хичээсэн тэгээд яалчгүй дэлэхгүй лээ. Өглөө 7 цагаас нөгөө шууд эфиртэй болохоор бас жоохон нэг нойр авъя да гэж бас. Жоохон Манзамби гэдэг энэ 2005 оны 20-т хүүхэд байхгүй. Тэгээд шууд дублээ толилуулсан энэ дэлхийн аварга дээр гарч ирснээ сэлгээгээр нөгөө 72-ын сэлгээгээр орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүтээ 74-д 2 минутын дараа гол оруулаад тэгээд тоглолтын сүүл дээр 90 дээр гол оруулаад за ер нь нэлээ давгүй тоглолттой хөвгтүүлээ. Одоогийн байдлаар бол Германы Фрайбург тоглож байгаа. Швейцарын шигшээд бол багасаа тоглож ирсэн. За клуб одоо ингээд анхныхаа одоо дублийг шигшээгийнхаа төлөө дублийг толилуулчихж байгаа. Гэхдээ энэ тоглолтын төгсгөл дээр нөгөө Гранит Шака ялчгүй нөгөө капитан гэдэг утгаараа пенальти зогсож байгаа шүү дээ. Одоо энэ ESPN ч юм уу янз бүрийн одоо аналистууд, панелистууд сууж байгаа бол өгдөн шүү дээ. Тэр юу ярьж байна гэсэн чинь Гранит Шака бол багийн тоглож ах хүний үүргээр пенальтига Манзабид өгөх ёстой байсан юм аа. Хэтрикийн толилуулсан бол энэ хүүхдийн карьер ингээд цуг усаа. Тэгээ дараагийн тоглолтын дээр итгэл нь нэмэгдэж явна гэж. Итгэл нь нэмэгдэн. За тэгээд зах зээлийн үн маш өснө. Ер нь бол энэ чинь холбоонд хэрэгтэй, шигшээд хэрэгтэй. Тэгээд одоо юуг нь шигшээгийг энэ улсыг бас сурчлан маш хэрэгтэй байхгүй ууг нь бол. Жако бол тэгээд одоо хийх юм хийцэн одоо тэгээд тэгэл байж болно шүү дээ. Харин ч илүү ингээд пенальтигаа ингээд өглөө гэж яахан бол бас илүү тийм бүр тийм одоо нэг манайхаа нөгөө кок авдаг шиг тийм. Энэ Манзамбигийн эхний гол нь бас их гоё орсон юм бэл. Яг ингээд нэг вуули гэх юм уу та. Шууд ингээд корпусаар ингэж эргэж нэг юм яг тэрмэрхүү голыг нэг Златан хийдэг байсан шүү дээ. Яг ингээд корпусаараа эргэж ингэж гуйддаг. Яг тийм ер нь айгүй тийм хэцүү юутай голыг. Гэтэ айгүй гоё гол жишээлбэл Манзамби оруулсан. За хоёр дахь гол ч гэсэн бас одоо Эмбологоос бол ингээд нөгөө Рубен Варгас руу ингээд дамжуулаад яасан юм гоё багийн тоглолт бол гарч ирж байсан. Ер нь ингээд шилжилтүүд нь бол Швейцарын талд бол гоё гарч ирж байна. За дараагийн тоглолтын дээр бол Канадад бас нэлээд үзэх баг. За тэгээ 3 дахь голын одоо юу ярих вэ? Зүгээр энгийн нөгөө нэг 16 доторх нэг юм пасс болоод ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгвэл хаадаг л нэг тийм ээ. За тэгээд дараагийн тоглолтыг одоо өнөө өвлөө болсон тий тоглолт Канада Катар хоёрын тоглолт. За Канада бол дэлхийн аваргатаа хамгийн анхны хожлоо авч бас улсдаа түүхэн нэг тийм бүтээсэн өдөр болж байна. Тэгээд 6 тэгээр бас тэргүүлж байна. Ер нь бол тийм их гол орно гэж төсөөлөөгүй, мэдээж төсөөлөхгүй. Тэгээд яалчгүй улаан удс маш хоёр улаан удс бас нөлөөлчлээ. Гэхдээ 16 минут тий 29 минут ингээд ихний 2 гол орцсон байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Катарын шигшээч өмнөх тоглолтын дээр нөө Швейцартаа тэнцсэн. Тэнцчгээр нь ерөөхдөө бас нөө Европын том багуудтай ингээд алцаад байгаа юм чинь Катарын хувьд одоо Канадтай бас хөөрхөн тоглож юм байна да гэсэн юу одоо хүлээлт бол үүссэн байсан. Гэхдээ ялчгүй нөө улаан хуудаснаас болоод ч тэр за үүнээс гадна тэр багийн одоо юу гэдэг тэр нөө дотоод ойлголцол. Одоо Катарын хаалгач бол тийм тасархай дэлхийн хэмжээний том хаалгач шүү дээ. Ерөнхийдөө ирсэн бөмбөгийг бол нэг тийм холдуулдаг, барьж авдаг тийм хаалгач. Яг тэрэн дээр нь тоглолт хийгээд ихний гол орсон байх жишээний. Хоёр дахь бас гол болоод ирэнгүүт нэг тэгж юу гэдэг алдаанаас гэхээс илүүтэйгээр бас нэг тийм азны гэх юм уу та холоос ирсэн пассан дээр одоо ингээд тогтоогоод ч юм уу. За тэгээд тэрэн дээр нь гойдож ороод за тэгээд сүүлдээ өөрөөсөө Катарууд ингээд алдаа хийгээ тэгээ бүр тоглолтынхаа хэв маягийг ингээд алдаа товчиж. Хамгийн амар нь одоо энэ тоглолтын статистикийг аваад үзэнгүүт нийтдээ Канада 31 удаа зогсон байхгүй. Катар зөвхөн 2 удаа зогсон. 31 удаа зохилт хийсэн гэдэг чинь одоо нэг тоглолтод юу гэсэн үг юм бэ? 3 минут болгон нэг зогсон байна. Тий. За оновчтой нь бол 10 зохилт байсан байна. За
улаан картаараа ялчихгүй ингээд ойлгомжтой. Тэгээ 19 булаа авсан гэж. 2 үеийн турш 19 булна. Яг тэгээд нөгөө тэр ихэвчлэн тэгээд 2 дахь үедээ болонгол болчихлоо гал да нөгөө цөөхөнтэй болоод тэгээд хамгаалалт дээр илүү анхаарал тэгээд аль болох бөмбөгөө зүгээр холдуулах зайлуулах тийм одоо тийм тактик руу орж байгаа юм чи бол ялчгүй тийм болчихлоо гал да. Тэгээд маш харамсалтай айгүй хүнд бэртэл авлаа тийм ээ. Тий, тэгсэн. Энэ баг дэлхийн аварга дуусчихвол гэж би хараад. Энэ бол угаасаа дууссан ойлгомжтой. Тэр чинь одоо ер нь бол 6-7 сар бол ингээд шууд хөл бөмбөг баяртай болчихж байгаа. Харин тий. Энэ ерөөхдөө нийлээ эвгүй юм руу болоод ороод ирчихсэн. Яг шилдний ясна хуурсан гэж. Зурган дээр харахад бол бүр хугарсан хөлбөмбөр ингээд мөрөдсөн. Тэгвэл нааш дуусчихлоо. Тий. Ер нь бол хөлбөмбөгийн карьер заавас яхад энэ зөндөө бас түүхэн байгаа л да тий. Одоо манай Бразил Роналдо бол тийм ээ. Ямар бэртлээс гарч ирээд илүү амар амжилтууд хөрвж ирсэн. Гэхдээ бол энэ ч бол бас мэдгүй байна. Хүний л бас онцлог л та тийм ээ. Хүний онцлог тэгээд нөгөө бас нөгөө ангаахын зүйл чинь бас нэлээд гайгүй болцсон болохоор энэ дээр бас арай гайгүй байх болов гэж зүйл явж байна. За энэ бүлгийг аваад энэ одоо хэсгийг аваад үзэх юм бол Катар одоогийн байдлаар 4 оноотой тэргүүлж байна. Швейцар 4 оноотой тэргүүлж байна. За Бойс нь Катар 2-1 оноотой. За Канада тэргүүлж байгаа 4 оноотой угаасаа 6 гол оруулсан гэдэг голын зүрмээр ингээд орж ирж байгаа. За тэгээд энэ хүрээнд өнөөдрийн подкаст бол нийтлэг өндөрлж байна. Тэгээд маргааш нэг өдөр дахин уулзъя.